цаанаа сагсан бөмбөг сонирхогчдоо пүрэв гараг 21 цаг болсон байна. Монголын сагсан бөмбөгийн талаар ярилцдаг Hope Notes нэвтрүүлэг энэ удирлынхаа 3 дахь дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч M-Bank спортыг дэмжигч Toyota Top Motors. За энэ 7 хоногт бол Монголын сагсан бөмбөгийн маш сонирхолтой үйл явдлаар дүүрэн өрнөлүүд ихтэй за бас олон легионер тоглогчдыг бид шинээр харлаа. Энэ 7 хоногт дахин бас харах байх гэж бодож байна. Тэгээ ярилцах сэдвүүд маш их байгаа. Өнөөдөр студидтэй онцгой зочныг урьсан. За энэ хүн болвол дээдлийн 4 удаагийн авраг, за Баян зүрх Бүүлс, Харцаг, Эрдэнэт Майнерс, за Аранга алтан дорнодын дайчид өөрч халилуяа гэд маш олон багуудын бас гол хүмүүсийн нэг. За Монголын сагсан бөмбөгийн томоохон төлөөлөл Гамболдын Баттүр ах маань Hope Notes-ийн зочноор өргөдөө ирлээ. Баярлаа. За баярлалаа, өрсөнд баярлалаа. Гуншингийн яс амар хэлж. Тэгээ бүр ингээд сандруу шигдмээр санагдчихсан. Ийм бахадад байлуу гэдэг. Тэгээд маш олон түүхийг бас өнөөдөр бидэнтэй хуваалцах байх гэж бодож байна. Тэгээд асууйч гэж бодож байна. Тийм, төр ахын хувьд бол за өнгөрсөн жилийн хувьд одоо удирдлын дундаас бэртэл аваад одоо дуусгаж чадаагүй. Тэгээ маш хүнд бэртлийн дараа ялангуяа тамирчин хүний нөгөө тэсвэр хатууж ял те урт хугацааны одоо бэлтгэлийн хүчинд энэ жил бас талбай дээр харахад бол бидний хувьд бол үнэхээр бас баяртай байлаа. Тэгээд энэ жилийн удирлаа ер нь эхлэний одоо тоглолтуудаа хийлээ. Юу гэж харж байна да? Ямарс удирдал эхэллээ тий. Тэгээд баг маань бас удирдал эхний тоглолтод бас хожил авлаа. Тэр нь маш их баяртай байна. За миний хувь тоглогчийн хувьд бол ямар ч гэсэн талбай дээр гараад хайртай сагсан бөмбөг тоглож байгаад бол маш их баяртай байсан баг. Тэр өдөр бол нулимс гармаар байсан. Тэгээ миний хувьд яг өнгөрсөн жил удирдлын эхний тойргийн 9 тоглолтод оролцсон. Тэгээд суур хуучин байсан гэмтэл маань сэтэрсэн. Тэгээ нэлээд хүнд нөхцөлд ороод тэгээд 12 сарын сүүлээр 2 өвдгөндөө хаалганд орсон. Тэгээ 2 өвдгөндөө хаалганд орчоод тэрнээс хойш одоо 9 сарын хугацаа болж 9 сарын хугацаанд сэргэн засах нөхөн сэргээх хэмжлэгийг маш их хийсэн, дасгалыг хийсэн. Тэгээд талбайтаа гарахыг маш их хичээж ийсэн. Тэгээд ер нь өөртөө бас нэг том чаленжийг тамиар санагдсан л та. За заавал одоо юу гэдэг урдных шиг 100% тоглох биш чиглээ. Яг өөрийнхөө яг энэ нөхцөл байдлыг даваад гараа цаана юу байдгийг бас үзмээр санагдсан. Тэгээд маш их хичээсний үр дүн талбай дээр буцаа зүгээр ер нь гарлаа. Тэгээд бас ер нь бол миний цагийг бол лимиттэй байгаа. Тэгээд 10 минут тоглосондоо маш их баяртай байна. Тэр талбай уур амьсгалыг мэдэрсэн. Тэгээд ер нь зүгээр яг та бүхэн анзаарсан бахныг удаа 3 шидэлт хийчихэд маш их ингээ баярлсан те. Тэр яг энэ 9 сарын хугацаанд намайг дагж исэн тэр эргэлзээг те. Тэр эргэлзээ тэр олон одоо юу гэдэг маш олон сэтгэл санааны байдлыг амар хөнгөрүүлж өгсөн гэх юм уу. Тэгэл буцаад хайртай сагсан бөмбөг тоглож байгаа нь маш их гоё байсан. Яг нэг манай сэтгүүлч оргил тоглолтын дараа танаас асууж хахад би бас их нэг тийм одоо ингээд огшоодсон байхгүй. Та ч өөрөө хариулжсэн шүү дээ. Зүгээр л энд байгаадаа баяртай байна гэх. Тэр бус залуучуудтай те тэр фэнүүдтэйгээ зүгээр яг тэр өдөр ингээд байж байгаа л айгу гоё байсан надад. Таны насыг ярьж болох юм уу? Болно. Одоо түрэх чинь 38-тай байна уу? 39 хүрч байна уу? 28 шүү дээ. Одоо Леброн ч гэсэндээ хэлсэн байдаг шүү дээ. Яг ийм олон жил яг ийм мэрэгжлийн сагсан бөмбөгийн төвшөнд би бэлтрээ авч явна гэдэг айгүй хэцүү байдаг, бас айгүй ганцаардл байдаг. Маш их зүйлсээс өөрийгөө ингээд татаж авч иж энэ төвшөнд мэрэгжлийн төвшөнд авч явдгаа гэдэг. Тэгээд хүнд бэртлээс ирлээ. Зүгээр нэг бэртэл биш бас нөгөө мис ажилбартай байгаад байгаа шүү дээ. Тэгээд ер нь яг зуны хугацаанд юу туулав? Бас эргэж талбай дээрээ ирж одоо энэ майнерсийн бүрэлдэхүүнд тоглоход юу нөлөөлөв гэж асуумаар байна. Яг зүгээр яг би өөр тэр шийдвэрээс маш бодож гаргасан. Яг хаалгаанд орох уу? Ингээд зүгээр аргалаад улирлт бас тоглосон болоод ингээд явах уу гэдэг бодол дээр ирсэн. Тэгээд хамгийн ихэнд энэ шийдвэр гаргахад аяг хүнд байт юм билэ. Өмнө яг би бас хаалгаанд орж исэн ч гэсэн одоо юу гэдэг 2015 онд байсан болохоор хамаагүй хурдан нөхөн сэргээлт явагдсан. Тэгээд зуны хугацаанд байсан болохоор ер нь улирлын дундаа шууд ороод ирж исэн. Ер нь бүтэн улирал ингэж нөгөө юутай байж үзээгүй байхгүй. Тэгээд нэлээд бодож иж, нэлээд ойр дотныхоо хүмүүстэй ярилцж иж энэ шийдвэрийг гаргасан. Тэгээд за зориглол гаргаад орцсон. За тэгээд орчоод яг эхний 3-4 сар бол маш хүнд байд юм байлээ. Тэгээд аюу стрессэнд орд юм байна. Тэгээд нөгөө өндөр ачаалтаа явж байгаад гинт ачаал байхгүй болоод тэгээд
жишээ нь 2 хөлөндөө хагалгаанд орно гэдэг чинь ер нь 1 хөл биш 2 хөл ч аюу хүнд юм байна. Ихсэл зүгээр босоод юм хийхээс ихсүүлэл чинь тэгэл аюу хүнд нөхцөлд орохоор хүн гинт нэг тийм нөхцөлд орохоор амар их стресстэй юм байна. Стресс тэгэхээр бие махбод өөрчлөгддөг юм байна. Зүрхний үйл ажиллагаа шал өөр болд юм байна. Дандаа өндөр ачаалттай бэлтгэл хийж исэн хүмүүсэл амар олон зүйлтэй нүр тулсан. Тийм тэгэл хэцүү үр дүн зүр өөрөө өөртөө юу гэж хэлдэг вэ гэхээр энэ зүйлийг өөрөө давхаас өөр хинж давж чадахгүй те. Тэгэхээр би зүр өөртөө зорилго тавьсан. Тэгвэл би одоо яг энэ бүхнийг даваад буцаад тоглогчороо талбайд гараад байна гэдэг арай жоохон том зорилго тавьж энийг бас давахгүй болвол тэ надад зүгээр аягүй хүн санагдаад байсан байхгүй. Тэгэл явсан. Нэлээд урт хугацааг өнгөрүүлсэн. Нэлээд одоо олон эмнэлгээр явсан, дасгал хийсэн. Тэгэл явсан да. Тэгээ ер нь одоо ч хүртэл хийж байгаа, одоо ч хүртэл одоо recovery-га хийж байгаа. Тэгээд маш олон хүмүүс надад бас тусалсан. Одоо эмнэлгийн одоо юу гэдгийг сэтгэл зүйч, за дээрээс нь одоо нөхөн сэргээх одоо дасгал хийлэгдэх ч гэдэг юм уу те. Тэгээ интермедийн нөхөн сэргээхийн хамт олон ч юм уу. Тэгээ альфа мед гэдэг амар олон хүн тусалсан. Тэгээд тэр олон хүний ачаар бас талбайд гарч байгаа л гэж бодож байгаа. Нөгөө Ахмад туршлагатай тоглогчдын залуу үедээ бас нэг үлгэрлэж байгаа жишээл болж байна л да. Тэг бэртлээсээ эргэж ирээд тоглож болно. Яг иймэрхүү нөхцөл байдлаас ч юм уу яг дараагийн төвшөнд ингэж гарч ирэх миний бодлоор юм цөөхөн тоглогчдын нэг бол төрөө ах гэж хараад байгаа байхгүй. Тэгээ үзэгч фанатуудын хувьд ч гэсэн одоо мэрэгжлийн тамирчдын нөгөө уран гоёмсог тоглолтыг талбай дээр үзэхээс илүү одоо жишээ нь жижиг бэртэл авчаад багийнхаа тоглолтыг үзээд суух хүртэл асар хүнд байдэн штэ тий. Тэгэхээр энэ тамирчин бүрийн ард бас ямар олон юм үе шатууд байд юм бэ? Нүдэнд харагдахгүй ямар их юм төсвөр төвчээр байд юм бэ гэдгийг бас ингэж харуулж байгаа ах гэж би бол харж байна. Би нэг зүйл анзаарсан. Түрэх ямар баг байла 23 стономс илүү нөгөө спортын төв ордонд хүрэл авч исэн. Тэр багт тэгээ би танаа багийн залуу тоглогчоос сонсч ирсэн. Ингээ түрэх тоглолт нь болохгүй ангуурт ингээ залуучууд руу ингээ амар ойролдог айгу харизм өндөртэй ч юм уу те ингээ уураа шууд ингээ илэрхийлдэг. Тэгэн гурт тэр нь болохоор залуу тоглогчтой амар сэргээдэг гинэ. Түрэх над руу ингэж ойрлж байна. Би нэрэл сая ямар тэнэг үйлдэл хийч вэ гэд залуу тоглогчтой үед түрэх одоо ингээ нөгөө сэргээшн болж өгдөг байхна шүү дээ. Тэр залуу болохоор яг хийж ирж байгаа байхгүй. Тэгэхээр яг түрэх сая гимтлээс ирээд одоо Miners ихний тоглолт FC эсрэг байлаа. Тэн дээр болохоор нэг юм арай өөр, арай нэг юм даруухан бат төр болцсон юм шиг надад бол санагдсан. Та эдл тэр ер нь яг өөрөө юу ил? Яг зүгээр нэг даруухан бат төр миний зүгээр талбайдаа гаргадаг нэг одоо юу гэдэг дүр нэг өөр тийм амьдрал дээр байгаа дүр нэг өөр л гэж би зүгээр боддtiin маа тэгэл мэдхгүй дараахан болсон үгүй бол мэдхгүй дараахан ч болоогүй л ах манай дүүнерээс асуудаа дүүнер бол амьдрал дээрх бата талбай дээрх төрөө хоёр тис өөр шүү гэдэг шиг. За тэгээд энэ 7 хоногийн Монголын сагсан бөмбөгийн хамгийн том сенсац багийг би Miners байлаа л гэж бодож байна. Тэгэхээр бүтэнсээ өдөр нөгөө ихний тоглолтод байсан бусад багуудыг бодох юм бол арай удаан амралттай байсан байгаа. Тэгээд энэ жил бас FC-г бид нар зуны солилцооноос шалтгаалаад ч юм уу нэлээд дээгүүр аврагын төвшөнд яригдчихсэн багийн эсрэг Miners яаж тоглох болоо гэсэн асар өндөр хүлээлт байсан. Тэгээд тэр өндөр хүлээлтэд том цохилт болж Miners орж ирлээ. Тэгээ бүрэлдэхүүний хувьд яхаарахгүй нөгөө хуучны эвгүй Miners буцаад ирсэн байна. Баяр цогт тасгалжуулагч бас их анхаарал татлаа. Бид нар нөгөө сүүлийн жилүүдэд айгүйх гадаад тасгалжуулагч нар их ажиллаад байгаа шүү дээ. Тэгсэн чинь баяр цогт тахын хувьд маш их хамгаалалттай Miners ирж ин л та. Тэгээд Miners-ийн энэ үйлрлийн бүрэлдэхүүний тухайд ярилцъя. Ерөөсө бүрэлдэхүүн Penny эргээд ирсэн гэдгээс эхлэх ёстой. Тэгээд нэмээд Chad Winning гэж гайхалтай будагтай талбай нэг тийм үлсгэлийн тоглогч хүрээд ирсэн. Тэгэд Болор Эрдэнэгийг онцлохгүй байхын аргагүй. Тэгэд Болор Эрдэнэ гэж хүний ард ийм мундаг ментор байгаа. Баттүр гэж. Ерөөсөө та бол хүмүүжүүлэгч юм шүү дээ гайхалтай энэ хоёрыг. Тэгээд тэгж бодсон. Бас өөртөөс нь асуух хэрэгтэй байна. Би ч одоо би ямар тим юм гэж яриад гарч ирсэн юм бол. За энэ тоглолтын том харагдчихэв. Сикон гэж энэ залуугийн талаар яг томын дараа түрээхтэй илүү задлж ярья. Энэ бас их гоё явсан тоглож байлаа. Тэгээ SG Apes бол ерөөсөө Тулуй Ган Эрдэнэ гэсэн хоёр мотор байна. Тэгээд нэмээд Дүлгүүн Chad Winning гэсэн будагтай талбай өрсөлдөд амар явсан шүү дээ. Энэ тоглолтын дээр. Тэгээд Дүлгүүнийг юу гэдгийг нөгөө нэг Монгол тоглогчид яг энэ залуу тоглогчийг зогсооход
хэцүү байгаа зогсохгүй бүр одоо чат мининг ч юм уу тий гадаад тоглож зогсооход хүртэл бас амаргүй юм а гэдгийг би бол энэ тоглолтоос харсан. Түрүүхэн хувьд энэ тоглолт юу болоод байна? За энэ тоглолт яг манайх удирдлын эхний тоглолт байсан. Ер нь лигт одоо 19 жилийн тоглолт удирдлын эхний тоглолт аяг маш эвгүй байдаг. Бүх уур амьсгал одоо юу гэдэг бэлтгэлжтээс гаднаас тоглолтын нэг тэр арга барилаа олохын тулд тоглолт те. Тэгээд манайх энэ дээр маш их хичээсэн. Маш их би энэ тоглолтод зориулж тактик боловсруулсан. Хамгаалтаа яаж явах уу? Ер нь бол одоо үе минут болгоноор одоо өчөөч сакс тактик боловсруулдаг болсон шүү дээ. Тэгээд манайх аягүй видео анализ хийж бүх тамирчтай үзүүлсэн. Тэгээд манай тасалжуулагчийн баг энэ дээр маш сайн ажилласан гэж би бол харж байгаа. Тэгээд минут төр тоглох шүрийг яаж хамгаалах уу гэдэг нь тэр тодорхой болгосон байсан. Бусад юм бол яг нь тамирчтай бол одоо юу гэдэг хожно гэдэг итгэлийг бол би биндээ байнга өгч ийсэн. Тэгэл тоглосон манай хамгаалт нэлээд үр дүнтэй байсан. Ганц нэг жижиг алдаанууд бол гарсан. Тэрийг дараагийн тоглолтод засъя гэсэн. Эпси яг дарханд удирдлын эхний тоглолтоор хийсэн байсан болохоор танад бол видео анализ хийх том боломж байгаа. Тийм яг зөв. Яг ялгаа нь тэр бас байсан баха. Мөн Miners-ийн одоо Монгол тоглогчдоос ялангуяа энэ тоглолтод онцлог тоглогчид гэх юм бол мэдээж хэрэг инх баясгалан мөн од баяр нар байлаа. Од баяр өстой маа тайлбарлагч оргилын хэлтгэр жимбийцэн байл шүү дээ. Яаж жимбийлэх вэ тэр ах? Юу болов? Одоо ер нь бол юу шүү дээ. Одоо би яг үнэнгээл яг нэг баг тоглож байгаа гэдгээр биш. Тэгтээ Монголд одоо тоглож байгаа залуу төвийн тоглогч нараас бол би одоо аим маш ур чадвартай гэж боддог. Ер нь л хүмүүс л тэгж харддаг байж магадгүй. Одоо өөрийн бөмбөгтэй болон бөмбөгөө тэгээд бусад холбогчтой тусалж байгаа тэр жижиг нөгөө деталуудыг одоо Японд маш сайн сурсан гэж би өөрсдөө хардаг. Одоо юу гэдэг нь заслааныг аягүй сайн зөв тавьдаг. Хизээж одоо юу гэдэг пик нор бол тэр шууд одоо колцоо харддаг. Дандаа хоёр талаа харддаг ч гэдэг юм уу тийм. Жижигхэн саксны нэг ур чадварууд өгдөө тэрийг одоо маш сайн эзэмсэн тоглож байхгүй. Тэгэл юу гэдэг бид тэрийг өөрт нь маш сайн байнга ингэж хилдэг миний хувьд бол чи ингэж маш сайн тоглож байгаа тий. Чи одоо бусад юм дээр их чи одоо ингэж хүн ч бас 100% биш шүү дээ тий. Тэгэхээр одоо юу жингийн асуудал ч юм уу бусад юм ингэж айгүй сайжруулаа. Тэгээ хитрхи нэг Япон тоглосоор хитрхи одоо хажуу хүнээ өгж тоглоулдаг. Өөрөө хувийн тоглолт ингэ гарахаас илүү бусад хүмүүсийг тоглоулдаг. Тэгэхээр одоо бид бол чи өөрөө энийг ингэ зарим нэг үед самбартаа дуусгаа ч гэдэг финишингээ сайн хий гэл ингээл юм дээр нь ажиллаж байгаа. Тэгээд энэ жил одоо ер маань өөрөө маш сайн хичээсэн. 100-ны одоо юу гэдэг удирдлын өмнөх програмд бол маш сайн оролцсон. Тэгээд ер нь 2 сарын хугацаанд бараг 10-15 хил гассан баг. Тэгээд бас би өөртөө хажууд нөөж ямар хэцүү юм ингээ харж байгаа байхгүй айгүй бүх юмдаа хичээж байгаа хоолоо хүртэл ингээ тааруулж идээд ингээ ингэж байгаа нь айгүй хэцүү. Тэгээд би бас өмнөөс нь амар их баярлаад байгаа. Ингээ сайн тоглож байгаад нь тий. Манай одоо ер бол мундаг сайн залуу л гэж боддог шүү дээ. Энэ жилийн бас одоо Miners багийн бүрэлдэхүүнийг яагаад үнэхээр маш сайн төвшөнд байгаа вэ гэж онцолж байгаа гэхээр одоо үзэгчд фанатууд жишээ нь гаднаас нараад нэг үеийн ч юм олон чадварлаг тоглогчдыг нэг багт одоо багтаас нэгэн сайн баг гэж хараад байгаа юм уу? Эсвэл яг миний бодлоор бол багийн баланс буюу ур чадвар, залуунаас туршлага тий энэ бүхэн яг ингэж нэгэн жигт ингэж уусаж өгснөөрөө баг амжилт үзүүлэх буюу нөө гол зориод байгаа авраг авах юм магадлал үүсдэгэ гэж би бол хараад байгаа байхгүй. Тэгэхээр тэр ч үднээс бас Miners баг энэ жилийн бүрэлдэхүүнийг би бол үнэхээр маш сайн бүрэлдэхүүн гэж харж байгаа. Ер нь яг анзаарах юм бол 2023 оны авраг авдаг Miners ч гэсэн яг тийм байсан шүү. Бүрэлдэхүүн маш сайн баланстай тий. Ахмад тоглогчдын нөгөө багт үзүүлэх үр нөлөө ойлгодог гэдэг юм уу тий. Багийн эзэд одоо багийн менежерүүд тэр одоо зүйлс л одоо манайх үйлдэж байгаа багууч гэсэн маш их байгаа шүү. Миний өөрт одоо юу гэдэг дүүнертэй зааж байгаа одоо бид хэдийн хоорондоо ганц ярилцаад нэг юмдээ санаа нийлж байгаа зүгээр бүгд ээгөө хийлгэж. Тий. Энэ баг л Miners л хожно. Хин хэдэн оноо хин хамаагүй тий. Тэгээд окей багийн лидер их баясгалан болор ирдэ тий. Одоо энийг бол ахнаар нь хүлээн зөвшөөрж байгаа. Ялгаа ингээд энэ чинь амар олон юм байна. Баг бүртгэхэд тий. Жишээлбэл санчир өнөөдөр гавья тамирчин тий санчир өнөөдөр 40 оноод унжлээсэн хүн тий орж ирээд ийг урах бас нэг өөр тий. Гэхдээ санчрын нас хэдүүлээ инх баясгалан одоо яг лидер насан дээр ирж байна. Инх баясгалан бол лидерийн одоо үзүүлэлтийн баясгалаас тэртээ түг нэхэн тий хийх хэрэгтэй байхгүй. Тэрийг одоо тэр насан шүү дээ. Энэ болгоны бүгдээрээ сайн ойлгоод бүгднээс нь сайн ойлгуулад
Тэгээд хэдүүлээ ингээд эгоогоо хаяад хэдүүлээ талбай дээр майнерсийн саксыг л тоглоё гэж одоо бид хэдүүл ингээд байнга ярьж байгаа. Тийм. Тэгээд магадгүй тийм ингээ өөрчлөгдөж магадгүй шүү дээ. Гэхдээ энийг ингээд аль болох өөрчлөхгүй цаашаа авч явах үйл хийж байна. Нөгөө 3 жилийн өмнө чи майнерсийн дараалсан хожлыг яг аль баг зогсоох вэ? Майнерсыг яавал хожих вэ гэж майнерс бүр яг энэ лигийн бүх багуудын толгойн өвчин байл шүү дээ. Тэгээ одоо яг тэр баг буцаа нэгдчихэд байна тий. Баяр цогт тасгалжуулагч дээр бүр яг төвлөрөө тасуумаар нь буцаад хамт ажиллаж эхэлж байна. Ямар байна? Баяр биенийхээ арга барилга бол нөгөө маш сайн мэддэг хүмүүс нэгдэж байна. Одоо юу гэдэг би лигт 19 жил тоглохдоо баяр цогт тасгалжуулагчтай хамт л байсан. Эсрэг юм уу хамт тий. Шгшээ дээр ч хамт байсан. Тэгээд би биенийхээ занг бол бүрэн сайн мэднэ ойлгодог тий. Хоёрын зүгээр нэг юм дээр санаа нэлдэг одоо зүйл нь юу гэхээр хийж байгаа ажилдаа хариуцлагатай ханддаг хоёулангийнх нэг тийм занал байд юм шиг би зүгээр санагдтыг. Энэ багийг бол баяр цогт тасгалжуулагч бүрдүүлсэн. Миний хувьд бол өөрийнхөө чадах юм ингээд хэлж ахаа нэг энэ юм гээл хэлжсэн. Гэхдээ ер нь бол яг энэ баг бүрэлдэхүүн нь бол баяр цогт тасгалжуулагч бүрдүүлсэн. Зүгээр мань хүний хувьд би юу гэж харж байгаа вэ? Зөв бүрэлдэхүүн бүрдүүлчлээ. Дээрээс нь яг одоо дөөгөгийн ярьж байгаагаар бүх юм ингэж одоо тий балансаа барьсан бүрэлдэхүүнийг бас бүрдүүлэх гэж өөрөө хичээж байгаа юм байна гэдгийг би бол зүгээр ойлгосон. Тийм учраас би таны бүрдүүлж байгаа бүрэлдэхүүнтэй 100% санал юм байна л гэж би. Майнерсийн легионерын сонголт супер санагдаад байгаа байхгүй. Ялангуяа одоо энэ сая бид нар Эвсийн тоглолтын эсрэг хийсэн эхний үед 7 оноотой Эвсийг барьж байгаа байхгүй. Тэгээд хамгаалт нь супер байна. Тэгээд нөгөө урч хумдаа авсан энэ нэтгэгд тоглогч дээр Сихон тий. Сихон дээр ер нь юу ярих уу? Ер нь майнерс легионеруудаа ямар шаардлага тавьж авдیں۔ Зөвхөн нөгөө оноо авалтаас нь гадна бас хувь хүнийг хардсан болов их сахилга баттай тоглогчид легионероор майнерст ирээд байгаа юм шиг санагдаад байна л дээ. Энэ жил баяр цогт тасгалжуулагч болон тасгалжуулагчдын баг нэг юм ярьж төгссөн юм байлээ. Ур чадвар бас илүү хүмүүжлтэй. Одоо тэр хүний байгаа байдал бий авч явж байгаа гэдэг ингээд олон зүйлийг эхлэж харсан юм байна. Тэгээд тэрийг одоо юу гэдэг агенттай ч юм уу цаашаа бус өмнөх багийн тасгалжуулагчдаас нь аюулсаа тодруулсан юм байлээ. Тэгээд зөв үр нөлөөг үзүүлэх бус залуучуудад зөв одоо үлгэр дуурайл үзүүлэх залуучуудыг сонгоё. Легионер хичнээн легионер ч гэсэн тийм. Ур чадвар нь дараагийн асуудал болж байгаа юм байна. Тэгэхээр миний хувьд бол яг Пеннитэй одоо 2 жил тоглож ирсний хувьд бол яг л энэ дээр санал 100 байсан. Манай Пенни үл яг мэрэгжлийн тамирч ямар байх ёстой гэдгийг аягүй сайн харуулдаг. Зөв залуучуудад үлгэр дуурайл үзүүлж зөв юмыг зааж өгдөг. Тийм зөв одоо тамирч залуу байхгүй. Ер нь бол тий. Тэгээд Пенник сонгосон. За дараагийн легионерээр бол Чад Венинг гэдэг залууг сонгосон. Мөн Чад Венинг үл руки. Тэгээд шушин сургуулиудыг маш сайн судалсан. Тэгээд манай Чад Венинг бол аягүй миний ойлгосноор сүүлд ирээд битгээр ярьж байхад бол маш боловсралтай залуу байлаа. Бакалавр хамгаалцсан. Дээрээс магистр хамгаалцсан. Тэгээ боловсролыг бас ихэд урдаа тавьдаг, гэр бүлийн хүмүүжлтэй тийм мундаг залуу байлаа. Тэгээд бас энэ баяр цогт тасгалжуулагчд бас маш их таалагдсан баг. Тэгээд Пенни одоо Чад хоёрыг бас нэг нь арай туршлагатай Монголд олон жил тоглолцсон бол нөгөө тэр рүүки тоглогч бас аавыг гэж би бол одоо тасгалжуулагчаа сонгосон байх гэж харж байгаа. Бас ингэж байгаа юм чинь. Тийм бас баланслуулаад тийм. Сихоны хувьд бол Секу. Бид нөө Секу. Гоё нэр өгсөн шүү дээ. Тийм Секу гэдэг. Секугийн хувьд бол энтхийн шгшгийн 2 дахь холбогч. За нурууны өндөр нэлээд өндөр. Тэгээд бас 2 номер дээр тоглох боломжтой, 3 номер дээр тоглох боломжтой. Ийм комбо гард л гэж ярьд юм л та. Комбо гард хамгаалтан дээр айгүй илүү сайн ажилт юм байлээ. Тийм учраас энэ 3 байрлал аль нэгт тоглуулах бүрэн боломжтой универсал тоглогч болохоор Секу сонгосон гэж би үл ойлгож байгаа. Тасгалжуулагч нараа тийм. Тэгэхээр Секу яг нөхцөл байдал одоо өөрөөр иргэсэн үед бол холбогчийн байрал тоглож болно. Энтхийн шгшээд үл ер нь бол 1 номер дээр тоглодог тоглогч. Тийм. 2 дахь холбогчийн байрал дээр гарч тоглолт юм байл. Яг одоо манай багт бол 2 юм уу 3 номер дээр тоглож байгаа. Тийм. Тэгээд ийм учраас Секуг бас сонгосон байх гэж. Секугийн хувьд бол өөрөө бас маш зөв залуу. Тийм. Даруухан, хүмүүжлтэй тийм залуу. Өндөр шаардлагыг бас тавьж байгаа бах тий танаа баг. Манай баг ер нь баяр цогт тасгалжуулагчийн хувьд маш өндөр шаардлагыг тавьж штэ. Тийм. Одоо легионер тамирчдаас би бол энийг зөв гэж боддог. Ягаад гэвэл эцсийн үр дүн легионер тамирчд ирээ цалин өндөр хэмжээний цалин аваад явна. Энд
Монголын сагсан бөмбөг баг те спонсор дасгалжуулагч үлдэн шүү дээ те. Тэгэхээр хэрвээ ингэж өндөр хэмжээний цалин мөнгө авчирч байгаа бол маш өндөр шаардлагыг бүгдэнд нь тавих хэрэгтэй гэж боддог. Би бол те энийг бол баяр зүгт дасгалжуулагч сайн тавьж байгаа гэж бодож байна. Тухайн багийн соёл ямар байхаас хамаарал ер нь легионорууд уусч орж ирдэг шүү дээ. Үнэхээр одоо задгаа байх юм бол тэгэл бас легионорууд адилхан задгаа гэдэг те. Мэргэжлийн андаад баг тамирчид нь бие биендээ үлгэрлээ те зөв хандлага түгээгээд байгаа юм бол бас тийм л байна. Яг баг үсэддэг. За тэгээд энэ 7 хоногийн хамгийн халуун сэдв рүүгээ яг одоо орох хэрэгтэй болж байна да. Тэгээ майнерсын талаар ярьж байгаа учраас бид санчраахын талаар бас ярихгүй болохгүй байгаа тийм. Тэгээд саяхан нөгөө Леброн зодог тайлч магадгүй гэж сураг сонсогдсон уртлэгчсийн тоглолтын тасалбар жилээрээ зарагдаад ингээл Америкт бол бөөнл юм болж ин л доо. Тэгэнгүүт Монголын сагсад тийм хэмжээний нөлөөг үзүүлж чадах хүмүүсийн энийг өөрөө тунгалгийн санчир байгаад байгаа байхгүй тий. Тэгэнгүүт энэ хүнийг бид нэр одоо энэ сүүлийн байж магадгүй улирлуудынх нь нэг учраас талбай дээр харахыг хүсэж байгаа фэнүүд айгүй их байгаад шүү дээ. Тэгэнгүүт гэрээний асуудалтай учраас бид харж чадахгүй болоод шүү дээ. Тэгэхээр одоо яах ёстой бол энэ асуудал хизээ нэг тийшээ шийдэгдэх үү? Та тэгээд ойрхон байгаа хүний хувьд юу хэлэх вэ? Хамгийн ойрхон байгаа хүн. Бодцтой бол 3 жилийн гэрээтэй байсан. Гэхдээ нэг бизонтой тийм. Тэгээд нэг жил тоглосон. Одоо майнерстай тоглохыг өөрөө хүсэж байгаа. Гэхдээ бизонтой гэрээнд дуусгар болоогүй байгаа. Тэгээд би сая яг бизоныхноос мэдээлэл авъя гэд дасгалжуулагчтай ярихыг оролдлоо. Тэгээд тэгсэн чинь санчиртай холбоотой ямар нэгэн мэдээллийг хийхгүй гэсэн хариу өгсөн. Багийн зүгээс бол ингээд алтан бичиг мэдээлэл гаргацсан байлаа шүү дээ. Ийм зүйл болсон ингэж хийсэн гэдэг. Тэгээд ер нь хоёр талаас ч гэсэн ингээд мэдээллүүд гаргаад ярилцлагууд өгöd байх шиг байна. Одоо төрөх яг би нэг хоёр чинь ингээд юм хоёр талаас ярих хэрэгтэй баггүй. Ер нь нэг нь майнерсын багийн ахлагч, тоглогч, санчрын багийн одоо хамтрагч Баттүр. Нөгөөх нь бас тамирчдын холбоо гэж бас цаанаа байдаг. Тэгээд ерөнхийдөө би бол яг болсон мэдээллийг л ярих хэрэгтэй баг. Тэгэхээр бас хамаагүй юм бас ярьж болохгүй. Яг түрүүний тэр бизоныхан ярьдаг шиг те. Санчрын хувьд бол за санчр маань ямар ч майнерстэй хамт бэлтгэлийг 2 сарын хугацаа өнгөрчлөө. Майнерс дээр бэлтгэлээ хийгээд явж байгаа санчрын форм бол өмнөх жилээс бол би арай илүү байгаа гэж л харж байгаа. Одоо санчр бол тоглолтод оролцох бол 100 өөрийнх нь хувьд бол боломжтой болсон байна. Тэгэхээр фэнүүдийн хувьд ч гэсэн энэ бол гоё мэдээ байхгүй. Санчр талбайдаар гараад тоглож чадахгүй байх нэг өөр те. Санчир талбай дээр гараа хуучны санчир шиг гүүгээд одоо оноогоо аваад тоглох. Миний хувьд бол би зүгээр юу гэж бодож байгаа вэ? Бүрэн боломжтой. Ингээд хүлээгээд байж байгаа санчир бол те. Өдөр болгон бэлтгэлтэй хамрагдаж байгаа. Тоглолтод оролцох хүлээгээд хоёр багийн асуудал яаж шийдэгдэх үү гэдгийг хараад байж байгаа. Хоёр багийн хувьд бол санчир өөрөө санал хүсэлт гаргасан. Тэгээд гэрээнийхээ одоо одоо нэг тамирчдын гэрээний асуудал тамирчдын холбоо руу ямар ч өөрийнхөө хүсэлт өргөдлөө өгөөд гэрээнийхээ хувийг өгөөд өгчгөө гэдээ. Тэгээд авахаараа холбооноос ус тамирчдад зориулаад Монголын сагсан бөмбөгийн холбооноос бол хуульч гаргаж өгдөг. Тэгээд хуульчтай энэ гэрээг нь үзүүлээд цаашаа яаж явах уу гэдэг бас зөвлөгөө авч болно. Тийм. Тэгээд яг одоогоор санчир маань юмаа дөнгөжлөө өгч байгаа л доо. Тийм. Тэгээд хоёр багийн хувьд би юу гэж харж байгаа гэхээр энэ дээр ойлголцолт хүрэх бах гэж харж байгаа. Би бол хамаагүй одоо юу сонссон ч юм уу үзсэн юм ярьж болохгүй бах. Санчир бол 1 жилийн гэрээ үлдсэн байгаа гэж бол ойлгож байгаа. Гэхдээ өмнөх 2 жилийн гэрээ асуудалтай байсан гэдэг бас ойлголттой байгаа. Энийг бол тэр шийддэг байгууллага нь гаргаж харуулах байх. Тийм. Ийм л ойлголттой байна. Гэхдээ би бол нэгт яг одоо энэ олон фэнүүдийн дуртай тоглогч санчрын асуудлыг бизон багийн зүгээс янз бүрийн асуудлыг бас гаргахгүй байх гэж найдаж байгаа. Нөгөө талаас бас майнер ч гэсэн бизон багийн нэр үндэд бас их тэгж халдахгүй эвтэйхийг ойлголцоод санчир буцаад талбайд гарах байх гэж харж байгаа. Нэр нь тэгээд эцсийн дүндээ сагсан бөмбөг сонирхогчд хайртай тоглогч хармаар байна тий. Бид нар саруул эрднийг талбайд нэргээд харчлаа. Энх баясгалангийн асуудал шийдэгдчихлээ. Одоо ганц тоглогч үлдсэн нь манай гавьяат болоод байна да. Тийм тоглогч талаасаа тийм ч гэсэн бидний хувьд бол аль нэг багийн эрх ашиг болоод тамирчдын эрх ашиг зөрчигдөхгүйгээр л бүх асуудлоо шийдэгдээсэ гэдэг дээр л ерөөхдөө нэг байр суртаа байна. Тэгээд бас ингэж бодод байгаа шүү дээ. Юу гэдгийг одоо яг спортын салбарт тамирчдын гэрээнд дэрс ч юм уу ингэж дагнаж байгаа хуульчид те нэмээд одоо агентууд ч гэдэг юм уу яг энэ кейсүүдийг ингэж
тэмдэглэж аваад яваад байгаа юм тий. Дараа ийм асуудал. Энэ яг үдэ нөгөө загас хөгжихтэй холбоотойгоор асуудлууд хөндөгдөж штэ. Өнөөдөр энэ жил биднес гэрээний асуудалтай нүр туллаа штэ. Айгүй олон юмнууд гарч ирж байлаа, инглээ, тэглээ гэдэг ингээд энэ үл яг хөгжлийн нэг л би үе шат гэж харж байгаа. Холбооны зүгээс бол энэ дээр янз бүрийн асуудлууд юу гэдэг юмнуудыг үл хийн гэжсэн төлөвлөгөөтэй байгаа. Дээрээс нь одоо манад агентийн одоо зах зээл орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр холбоос энэ талаар бол юмны зөвшөөрсөн. Одоо агентууд бол олон улсын FIBA-гийн лайсенсд агент болох боломжтой болж байгаа. Тэгэхээр агентууд ороод ирэхээр угаасаа тамирчдаар заавал хуульч ажиллах болно. Тэгэхээр тэр хуульч тэр гэрээний заалт болгоныг одоо юу гэдэг харж одоо тамирчиндаа ашигтай байна уу, ашиггүй байна уу гэдгээ багтай холбогдож ярилцгал болчихж байгаа байхгүй. Одоо чинь миний хувьд бол байнга л хэлдэг залуу тоглогч нар болохгүй бол ядаж те хуульч авах боломжгүй бол хилээч. Хуульч чинь туслаад үг. Эсвэл би өөрөө ч гэсэн ядаж надад гэрээгээ чинь ингээд нэг үзээд өгөө. Ийм яагаад ч гээд яг нэг иймэрхүү байдлууд бол болохгүй байна. Тэгээд яг тамирчтай холбооны холбоот Сагсан бөмбөгийн холбоотой хамтраад энэ сарын сүүлээр бас сургалтууд хийн. Тэгэхээр энэ дээр үл яг гэрээний одоо бас сургалтыг шинээр оруулъя гэж бодож байгаа. Тий. Тэгээд гэрээний заалтуудыг бас яах хэрэгтэй вэ? Ерөнхий гэрээ ямар байх хэрэгтэй вэ? Тий. Энэ ойлголтуудыг бас бүгдэнд нь ойлгуулъя гэсэн бодолтой л байна. Ер нь урьдчилан сэргийлэх л байна. Тэрнээс бол одоо би шийддэг хүн биш болчиход байгаа байхгүй. Бид чи шийдэж чадахгүй шүү дээ. Энэ хоёрыг эцсийн шийдэх юм бол шүүхэл болчихж байгаа. Жишээлбэл хоёр энэ маргааныг тий. Тэгэхээр аль болох энэ эрсдэл рүү орохгүй тулд юу хийх вэ гэдэг тал дээр нь л анхаарах юм л зорилготой. Өстөө нөгөө юм л болж байна да тий. Гэтэ юм болох нь баг зөв баха. Зөв энэ төвшин нэг үе шат шүү дээ тий. За ирээдүгийн ярьсных одоо жоохон жинзи сагсчдынхаа талаар ярил дүүнерийн тухайд та ер нь ямар бодолтой вэ? Одоо ер нь лиг нэлээд залууччлаа ш тий. Тэгээ энэ жилийн руки нарын өрсөлдөөнийг харахад ч гэсэндээ руки нар гэж нэрлэмээргүй руки нартай байгаад ш тий. Одоо дүлгөөний ихний 3 тоглолт, сугар очрын тоглолтууд за тэгээд маргадыг бүр ярихгүй байхын аргагүй байгаад байна. Энэ 3 шиг руки ш тий. Тий, руки гэж хэлбэр руки гэхээр хэцүү юм. Гоё. Би зүгээр юу гэж харж байгаа хэрэг энэ хэд маань бас нөгөө Монголын Сагсан бөмбөг одоо сөвчлэн ямар байлаа те тэгээд ингээд бүгд л гадаадад чал өөр юм үзээр тоглож исэн залуучууд одоо биш юм байна Монголдоо ш тоглоё те Монголын Сагсан бөмбөгийн одоо зах зээл Монголын Сагсан бөмбөгийн ур чадварууд гадныхтай ойролцоо босон бол одоо бүх тамирчин тусаж ирж тоглож байгаа ш. Энд бол би дотроо маш их баярлж байна. Энэ 3 залуу маань ирлээ. За маргад бас гоё. Дүлгөө маань бол одоо эхний 3 тоглолтод байг л нэг хэмжээний статистик үзүүлэлтүүдийг үзүүлж ийн гэдэг чинь ямар ур чадвартай байна гэдгийг харуулж байгаа. Би юу гэж боддог вэ? Тогтмол хэмжээний үзүүлэлтийг үзүүлж ижил тэр хүн ямар тамирчин бэ гэдгийг харуулах хэрэгтэй байхгүй. Тэрнээс нэг тоглолт 30 оноо нөгөө тоглолт 5 оноо аваад игэл энэ тийм ямар хэмжээний тамирчин бэ гэдэг нь харагдахгүй. Тэгэхээр дүлгөөн бол яг энэ дэр надад бол аюу гой тогтмол яг л 20-20 хийж байгаа байхгүй тийм 20-10. Тэгэхээр энэ яг бас өндөр хэмжээний тоглогч гэдгийг харуулж лээ л гэж бодож байгаа. Энэ 7 хоногийн хасаа өдөр сугарагчаас би яриа авсан. Тэгээ Монголынхаа лигт тоглохоо тиссэн ядуу хүлээж исэн амар гоё юм гэж ярьж илээ. Тэгээ яг энэ 3 хувьд бол яг энэ мэдрэмж нь адилхан байгаа х. Тэгээ бүгдээрээ л өөр оронд тоглоод байдаг. Гэхдээ яг гоё монгол хүмүүсийнхаа өмнө тоглоод нэг гоё юм мэдэрмээр л байдаг байлгүй дээ тий. Тэгээ тоглогч юм. Төлөвлөгөөний хувьд ч гэсэн ярилцлаганд иргэлжсэн тий. Хүүхэд насны маань мөрөөдөл одоо ингээ биелж хагаад маш их баяртай байна гэдэг. За гэхдээ энэ дээр одоо жишээлбэл өсөх хоёр болоо драфтын хоёр ч. Тий. Өсөх хоёр ч юм уу. За ингээд драфтын 1 3 энэ тоглогч нарын хувьд нөгөө руки авто яар шагналын төлөө өрсөлдөхөөр арай л юм хэцүү хөлөөлөл болчихж байгаа юм шиг. Энэ тал дээр юу гэж бодож чинь юу? Яг нь надад бол зүгээр залуу тоглогч зөвхөн руки авто яар ч юм уу тий. Яг тэр шагналын төлөө өрсөлдөх бус эхний жилдээ би энэ лигт ямар үр нөлөө үзүүлж чадах вэ? Би аль хүртэл ямар потенциал тоглож чадах вэ гэдгийг нэг тийм мэдрэх жил юм болов уу? Эсвэл өөрийгөө таниулах жил юм болов уу гэж бодод байгаа. Суралцах тий нэмээд. Тий зүгээр миний хувьд л яг адилхан бодож л хэцүү жил тий. Гэхдээ хэцүү юм гоё шүү дээ тий. Тий шүү дээ. Энэ жилийн драфтын классыг өндөр хэмжээний тоглогч нар гэж үзэж байгаа байхгүй. Би ч тэгж харж байгаа. Жишээлбэл инх амар өсөх хоёр нэм цогт гэх тий. Сайн тоглогч нар болно. Өөртөө хичээж чадвал сайн тоглогч нар болох талант нь байгаа. Гурванд нь байгаа. Би зүгээр миний хувьд л тэгж дотроо өөрийнхөө бодлыг хэлж байгаа тий. Тэгэхээр магадгүй энэ эдтэй өрсөлдөөд тий энэ дотроос хэрвээ руки тоглогч авч чаддаг бол үнэхээр тий чи ямар хэмжээний тоглогч вэ? Цаашаа ямар юу байна вэ гэдгийг харуулах хэрэгтэй л байх гэж бодож байна.
жинзээ ярьснаас нөгөө оюутны сагсан бөмбөгийн холбоонд бас та ажиллаж байгаа шүү дээ. Тийм, Удирдах зөвлөлт байна уу? За манай оюутны сагсан бөмбөг хаана явна вэ? Юу болж байна вэ? Сонин сайхан сонирхуулаач. Одоо ч 5 дахад нээлттэй. Тий. Маргааш нээлттэй. Тэр оюутны сагсан бөмбөгийн холбоо тэгэл ажлаа хийгээл явж байгаа тий. Миний хувьд яг мэргэжлийн талаас нь зөвлөхөл одоо сагсан бөмбөгийн талаас нь тий зөвлөх юугаал ажлаа хийгээд явж байгаа. Зүгээр одоохондоо нөгөө бусад хөрөнгө оруулалт татахтай тийм юмд бол оролцож явахгүй л явж байгаа тий. Удирдлын өмнө бас хятадаар хятад руу яваад тий оюутны одоо Азийн аврах шалралт тэмцээнд оролцоод ирсэн. Тэгэнгүүт бусад одоо Азийн орнуудын оюутнуудын сагсан бөмбөгийн ур чадвартай харьцуулахад юу ямар төвшинж явж байна? Яг хөө зүгээр дандаа нөгөө хөгжилт тий хүн ам ихтэй орнуудын лиг AUB лигт манайх орцсон. Тэгээ одоо ерөнхийдөө цаашдаа бүгднээр нь ороо явах нь. Тэгээ AUB л нөөрэө маш том хөрөнгө оруулалттай, маш том зорилготой ийм шал өөр лиг болж байгаа. Энд нь би бол маш их сэтгэл хангалуун байгаа. Яг бол Монгол оюутан залуучууд тэнд очиод одоо өрсөлдөх боломжтой болж байна тий. Тэгээ яг хөө сая эхний жилдээ оролцохдоо сэтгүүгийн сургууль төрүүлсэн. Сэтгүүгийн сургууль өөрсдийнхээ дийг тоглож хоёр тоглогч аваа явсан. Гэхдээ тэр чинь оюутан шүү дээ. Одоо энэ дээр Барс уйлдаа ирж ялч оюутан юм чинь тий. Аваад явсан. Тэгээд маш сайн тоглоод ирсэн гэж харж байгаа. Тэгэл цаашдаа одоо сургуулиуд төрүүлэл энэ рүүгөө явна. Сая миний харж байгаагаар бол Монголын сагс, оюутны сагс нэг тийм амар хол зөрүүтэй байхгүй юм шиг санагдсан. Өмнө нь жоохон зөрүүтэй байдаг байсан. Тэгээд цаашдаа бас яах юм байгаа харж байна. AUB-ийн хувьд бол East Asia League ч юм уу Super League-т тоглосон тоглогч нарыг бол ер нь цаашдаа тоглохгүй гэсэн бодолтой байгаа юм байлээ. Тийм. Тэгэхээр бас энэ дээр ямар хараа хэмжээ авах вэ гэдгийг бас ярилцж байгаа. Дээдлэг маань одоо уламжлалт чанартай болоод нөгөө доороос орж ирж байгаа тоглогчид айгүй сайн тоглогчид орж ирээд байна шүү дээ. Энийний бас гол шалтгаан ч гэсэндээ оюутны лиг маань сайн байгаа гэх юм болов гэж бол боддог шүү. Тэгээ оюутны лигийнхэнтэй баярлаа. За тэгээд га эрдэн энэ 7 хоногт өчигдөр гэмтлээс ирснээс хойш хамгийн сайн тоглолтоо үзүүллээ. Тэгээд га эрдний хувьд бас их хүлээлттэй байгаа юм уу тий? Багсргийн гэмтэлтэй юм. Тийм үү тий. Гэтэ 16 хоног 3 самбар 62 онд тоглоо гэдэг бол яг би бол тэгж харсан шүү дээ. Эхний хоёр тоглолтоос шинэ багт арай нэг уусч өгөхгүй байна уу да. Тэ? Үлзээ өш га эрдэнтэй хамт гарчаар одоо тасгалжуулагчийн хувилбар ямар байгаа. Хинж яг довтлохоо төгсгөн хүн яриулах гэдэг тал дээр. Харин га эрдэнэ яг энэ тоглолтын дээр бол илүү санаачлахтай байна. Та тоглолтын бусад багийнхаа тоглолтуудыг хэр үзэж байна? Үзэж. Бүгдийг ба. Үзэн шүү дээ. Үзэн тэмдэглэн. Нөгөө тэмдэглэл үү? Манай нөгөө ерөнхий сайчгаа байнга өтлөн шүү дээ. Тэр чинь хэн яаж юм чинь. Тэгээд энэ Ганагийн үед би яг эхний тоглолтыг үзсэн. Тэгээд эхний тоглолтыг үзэхээр бол яг үнэхээр шинэ баг, шинэ уур амьсгал, шинэ юу гэдэг энэ болохгүй өдөр байд юм дөө. Ер нь бол тийм. Яг болохгүй өдөр нь байсан. Би тэгээд за тэгээд окей, юунд нь санаа зовдөг. Тэгээд дараа нь тоглолтын дээр манай тоглолтын дээр гарч ирвэтгэхээр юм ярьж ирсэн. Тэгэл яг Ганагийн тоглож байгаа би зүр өөрийнх нь тоглолтын дээр майнерстай тоглосон тоглолтын дээр Гана солилцооноос гарч ирээд тоглосон. Гэхдээ Гана тэрэндээ тийм сайн тоглоогүй. Гэхдээ Ганагийн хөдөлгөөн болон деталь зөв байсан байхгүй. Тэгээ би за окей. Санаа зовлтгүй юм байна уу? Энэ цаг хугацаа юм байна. Чиний минуттай дөрөв ихсэх юм байна. Яг гэвэл ямар деталь зөв хийж байгаа, юу хийж байгаа гэдэг чинь шал өөр харагддаг байхгүй. Тэгэл би ойлгоцсон. Тэгэл багийнхантай ч ярьжсэн. Ганад бол санаа зовлтгүй юм байна уу? Ганагийн угаасаа минуттай дөрөв цагийн аясаар бол өсөх юм байна. Цаг хугацаанд харуулах юм байна гэж зүгээр яг тэгж яриад өнгөрснээ дараа энэ дараагийн тоглолтод Ганагийн нүр нөлөө шууд орж ирж илээ л дээ. Нэгдүгээр тойргийн тоглолтуудаар ерөн шууд өгнөхөд маш хэцүү Тийм тий. хэцүү тий. Гэхдээ одоо ингээд сонсоход гоё юм тий. Ингээд хэдий майнерс ингээд майнерсаас Гана явцсан ч гэсэн Ганаг ингээд кэрлээд Гана тэр анхаарал хандуулад за Ганад ирнэ санаа зовлтгүй юм байна гэдэг. Надад бол их гоё сонсогдож байна. Би зүгээр тэгж боддtiin бод. Гэхдээ яг аль болох бусдандаа ингээд туслаад өгчэй гэж боддог байхгүй. Одоо ингээд намайг хүүхэд тоход чинь одоо тэр бэртэл гимтлээс ахуулаад ингээд зөндөө юм дээр бүгднийг ингээд яг өөрөө туулж үзээд явцсан. Тэгэхээр одоо тэрийг зүгээр энэ ингээд эртхэн хэлж ивэл урьдчилан сэргийлүүлээд явж ивэл зүгээр юм шиг санагдаад байдаг байхгүй. Тийм учраас энэ залуучуудад бол ерөөсөө бүх мэдсэн чадсан зүйлээрээс бүгдийг хэлж явах хэрэгтэй л юм шиг санагдаад. Тэр нэг тийм амар кэрлээд байгаа юм биш. Гэхдээ ер нь бол яг энэ дээр ингээрээ яг ийм үед хүлээцтэй хандаа. Нэг ийм үед яг л бид алдаж үзээд явцсан байхгүй тийм. Бид нүш ингээд дүүр ингээд те алдаад өөрөө ингээд явцсан. Тэгэхээр ахмад тоглогчийн ч гэсэн өөрөг оролцоо багт яг л ингэж нөлөөгөө үзүүлдэг. Талбай дээр гараад 20-30 он авах нь чухал шүү дээ. Одоо тэгтээ хантай болцсон те Гана.
Зоож авчихсан. Зоолж авчихсан. Цаад 2 жил ерөөсөө ингээд сэлгээний сандал дээр ингээд нийлцэн л юм яриас. Айгуухан манай ганаа чи энэ Болко 2 чинь тийм айгүй тийм нээлттэй залуучууд шүү дээ. Тэгэхээр би ганааг бол тийм эпсийн хоорондоо айгүй гоё өөр амжилттай болчихлоо байгаа гэж бодож байна. Тэгж байгаа. Майнерсийн за мэдээч аврагыг зорж байгаа байх, харж байгаах тэр замд нь хамгийн хүчтэй өрсөлдөгч бага аль баг гэж ихний байдлаар сая болсон эдгээр 2-7 хоногийн тоглолтуудаас энэ баг их эгүүн байна да гэж бодсон баг юу вэ? За та хувь хүн дотроо яг Майнерсыг төлөөлж биш тоглогчийнхаа зүгээс тэгж бодсон. 2 дугаар төргөөс яриад хөө. Одоо л Эргэж ирээд Яа нөгөө 1 дугаар төрөгч одоо бүх багтаа тоглож үзсэн шүү дээ. Тийм. Тэгэл хэлий. Яг зөв олон жилийн туршлага байна. Багуудыг ингээд ерөнхийдөө харж байгаа юм зүйлүүд бол байна. Гэхдээ одоо надад бол нэг тэр баг энэ баг гэж ярих нэг тийм бодлого л байна шүү дээ. Яг бол одоо зүгээр талбай дээр биднээс үл тоглолтоос тоглолт руу л гэж явж байгаа. Ярьж байгаа тийм. Ураг хүн болгол бодож дотроо бодож байгаа. Гэхдээ биднээс үл гейм бай гейм л гэж ярьж байгаа. Тоглолтоос тоглолт. Дараагийн тоглолтноо сайн тоглоё. Тэрний дараагадаа сайн тоглоё. Тэгээд дараадаа сайн тоглоё гэх тээ. Тэгээ удирлаа ямарсан дуусгачих гэдэг. Тийм л зорилгоор явж байгаа. Нэг авраг авдаг Майнерс бол яг энэ системээр л явчихсан тийм. За Монголын эсрэг тоглолтын тойм биднэрт харагдаж байна. Энэ тоглолт ямар хөө тоглолт болов? Монголынстэй хийсэн тоглолтоо хэцүү тоглолт болсон шүү дээ. Энэ ч нөгөө Wesley хөвгдөг тоглолт. Мөн үү? Биш. Хоёр техник Биш. Биш үү? Wesley чинь Brothers дээр. Die Brothers дээр үү? Энэ тоглолтын дээр чинь тоглолтын ихтэйг бол Бат Эрдэнэ дүмсээ харагдсан маш сайн эхлүүлсэн шүү дээ. Аха, Бат Эрдэнэ бүр маш сайн шиддэг болоод бүр айгүй бэлтгэл сайтай орж ирж байгаа юм байна. Бат Эрдэнэ дээр юу хэлэх вэ? Манай багийн Мотор үсттэй. мотор шүү дээ. Манай багийн маш сайжирсан. Энэ сайжирсныг харах айгүй сайхан байна. Тэгэл чадхаараа багийдаа тусалдаг. Багийн өдрөөр сайжирж байгаа. Тэгээд одоо энэ манай багийн ер нь бас гол хүмүүсийн нэг болчиход байгаа. Тэгээ хамгаалтын ер нь бас ноёноор болж ийм бас багийг өөрт нь ойлгуулж байгаа. Тэгээ товтлооноос илүү хамгаалтан дээр сайн ажиллаж чамд тоглох одоо минут үр нөлөө ихээ тийм учраас энэ дээрээ сайн ажиллаж манай багийн тэр юу айгуу сайн ойлгоод ажиллажлаа гэж л харж байгаа шүү дээ. За Монголиас багаас бол сэргээрээ одоо Бацоргийн Сүхбаатарын тоглолт маш сайн үзүүлсэн. Тийм одоо Сүхбаат яг шинэ баг дээр очиод багийн лидерийн хэмжээнд аль хэдийн одоо үр нөлөөг үзүүлээд эхэлж шүү дээ. Би бол энэ тоглолтоос тэгж харсан. Тэгээд нэмээд яг энэ 5 дугаартай Монголиасын Гуами шгшөөгийн төвийн тоглогч Галовей бол тоглолтоос тоглолтод баг багаар сайжирсан. Энэ тоглогч чинь ерөөсөө Монголын шгшээтэй тоглоод за Гуами шгшээтэй сүүл тоглолт хийснээс хойш огт бэлтгэл хийгээгүй байж байгаа монголчууд ирсэн. Цавгаа тасгалжуулагч бол тэгж ирсэн. Тэгээд Монголиастай нэг сар гарангийн хугацаанд тэр бэлтгэл хийгээл одоо байгаа нь гэсэн юм байна. Монголиас багийн хувьд бол өнгөрсөн жилийн одоо шинэ залуу тоглогч нар байна. За энэ багтаас туршлагатай лигийн авраг болоод үздсэн ч гэдгийг тэгээд орж ирэл. За холбоо тоглогч насан жаргал гэдээ бас ийм тоглогчд байгаа. Тэгэхээр бол магадгүй 2 дугаар тойрог 3 дугаар тойрогоос илүү тоглолтын өв сайжирч плей-офф ч гэсэн бас аюул тарих боломжтой багууд юм. Эвгүй баг тийм Монголиас. Манайх бол яг үнэн гэлээ Монголиас тэр бас сайн бэлдсэн. Юу гэдэг бас видеонуудаас айгуу сайн хийсэн. Тэгэхэд л бас тэгэл Монголиасын алдаан зарим нэгэн деталуудын бас биднээс хамгаалж чадаагүй ч юм уу зөндөө юмуд гарсан. Биднээс алдаанууд ч гэсэн Галдови манай дээр маш сайн дагуулсан, Сүхбаат маш сайн дагуулсан тий. Бидэд бол Wesley дээр яаж хамгаалах уу гэдэг, бүтэн дөрөв яаж хамгаалах уу, хэд минутаас баг хамгаалах уу гэдэг бол тодорхой болгоцол байсан тий. Тэгээд Галдови сайн дагуулсан. Багийн ер нь юм арын албууд одоо жинхэнэ яг мэрэгжлийн утгаараа бас хөгжиж эхэлж штэ. Жишээ нь одоо видео аналист. Тэгээл нөгөө сэтгэл зүйч, хоол зүйч, хөдөлгөөнсөлж авахулаа л тий. Одоо яг Майнерс багийн хувьд багийн арын алтанд хичнээн хөнжилж байна. За би тоолоодох бай. За байж. Хүн мартах үе. Баг 10 хүн бол байна. Олон байна тий. Энийг бол гадаад мэрэгчлэтнүүд бас байна шүү дээ. Тийм гадаад шүү дээ. Тэгээд энийг бол миний талаас ч гэсэн баяр цог тасгалжуулагч маш сайн хэлсэн. Баяр цог тасгалжуулагч спонсоруудаа энийг маш сайн шаардсан. Тэгээд арын албаныхаа ер нь бол тамирчин амжилт гаргахад одоо амар олон хүчин зүйл нөлөөлдөг болчиход байна л да. Тэрнээс одоо хуучных шиг цүнхүү өрөөл очил тоглодог юм биш болчиход байна. Тэгээд тэр тамирчин болгон дээр нь хандаж ажилламаар байна. Хоолыг хүртэл тааруулмаар байна. Сунгалт тоглолтын дараах болон тоглолтын өмнөх халаалтуудыг аягүй сайн хийлгэнгээд амар олон юмнууд болчиход байна бас тий. Тэгэхээр энэ болгон дээр бас манай
ажиллаа хийдэг хүмүүс байгаа. Бас манай багийн одоогоор нь 2 тоглолт хожигдсан, сайн тоглож байгаа тэднүүсээ үр нөлөө маш их байгаа. Багууд маань мэрэгжлийн төвшөнд хөгжиж эхэлж байгаа учраас яг л ийм шинжлэх ухаанч байдлаар ажиллах зайлшгүй хэрэгтэй болж байгаа тийм. Тэгээд ерөөсөө яг эндээс салаалаад тэр доошоо явж байгаа арын албанд ажиллаж байгаа хүмүүсийн одоо мэрэгжилтнүүд гэдэг юм уу тий. Тэр хүмүүс хүртэл ингээд эргээд Монголд ирж байгаа. Манай найз жишээ нь Оросд яг тэр физиотерапистаараа сурж байгаад окей одоо Монгол ингээд зах зээлтэй болсон одоо ингээд надаас ингээд лигийн баг дээр ажиллах боломжтой байна уу чинь сургалаад үзэж асууж байгаа. Одоо тэгээ гадаадд ажилласан тийм мэрэгчлэнүүдээ авал бүр гоё явахгүй тий. Монгол хүмүүстэйгээ ажиллах. Би ер нь бас тэгээд гадныхан мундаг л да. Гэхдээ бол аль болох Монгол хүмүүстэй ажиллахаар гоё санагдаад байдаг шүү дээ тий. Багийн дата аналист гэдэг бүр тусдаа мэрэгчлээ тий. Тэр бол үнэхээр одоо ерөнхий дасгалжуулагчдын ажлыг маш сайн хөнгөвчилж өгдөг. Дээр нь тухайн одоо эсрэг багийн одоо бүх дата тий. Энэ тоглогч залаа шидүүлт төдөөтэй шидэж байна. Шууд аваа шидүүлт төдөөтэй шидэж ингээд гаргаад өгчингууд тухайн тоглогч гэсэн нөгөө хамгаалж байгаа тоглогчоо судлах юм бүрэн боломжтой болчиход байгаа. Тэгэхээр маш олон ийм даваа талуудыг ер нь багуудад үүсгэж байгаа. Тэр ч үнэн шүү тий. Тэр нарийн одоо манайх тэр нарийн руу бол орж эхлэх гэж байна. Тий, ер нь бол тий. Яг дөөг хэлж байгаа одоо тоон дээр суурилсан анализууд байна. Тэр бол бас мундаг тий. Одоо Америк одоо бусад хөгжилтэй орнууд бүгд яг тий. Цохоо шитгэд хийдүү, инхүү хийдүү гэдэг жоо тоогоор ингээд юу хатсан тий. Тэр бол аюу зүг гэж би бас боддог шүү дээ. Одоо тэгээд ерөөсөө дасгалжуулагч нарын тоглогчтой үзүүлдэг тэр одоо видео анализ гэсэн одоо эвлүүлгийн програм хүртэл шал өөр төвшөнд очсон байх чинь. За дараагийн төвшин гэж ярьснаас одоо нөгөө яг дээдлэгт легонор тоглогчдороо хэнийг сонгох вэ гэдэг сонголт чинь айгүй чухал болоод байна шүү дээ. Энэ 7 хоногт ерөнхийдөө Монголын дээдлэгт тоглох Аз тоглогчид ер нь тодорхой болчих шиг боллоо. Тэгээд багууд ерөнхийдөө энэтхэх тоглогчийн сонголтыг Аз тоглогчоор авчрах энэтхэхээс айгүй их Аз тоглогч авчирч байна. Яагаад тийм бол ер нь зах зээл нь арай боломжтой байгаад байна. Би үл зүгээр ингэж бодож байна. Одоо бусад энэтхэхээс бусад орны лигүүд гэх те одоо юу гэдэг одоо East Asia Super League ч гэдэг юм уу те BCL тэгээд одоо хуучин тэр Asian Basketball League ус ингээд тэгээ өөрсдийн лигүүд гээд бүгд ингээд нөгөө бизнес хийсэн тоххой яг адилхан Монголтой адилхан. Тий. Тэгээд энэнтэй холбоотойгоор бас энтгэх тоглогч нар зах зээл дээр арай жоохон фри вэж магадгүй гэж би зүгээр дотроо бодож байна. За тэгээд бас энтгэх тоглогч нарын цалингийн төсөв арай жоохон бага байж магадгүй. Би зүгээр магадгүй л ярьж байгаа шүү дээ. Бас хамаагүй юм нэг ярихгүй болохоор зүгээр тэгж л харж байна. Тий. Тэгээд одоо юу гэдэг одоо манайх бол Таиланд нэг юм өөрсдийн хэмжээний орнуудыг зөвшөөрсөн байгаа шүү дээ. За хятад одоо нөгөө топууд бол байхгүй байгаа тий. За Япон бол байгаа. Гэхдээ Японы угаасаа өөрийн яг лиг нь бас явж байгаа болохоор тэр хэмжээний өндөр цалин чи бас нэлээд өндөр. Манайхаас бол бараг 2 дахин өндөр цалинд өгдөг газар шүү дээ. Тэгэхээр тэдний дараагийн лигийн тоглогч нар ирэх болж байна тий. C лигийнхэн ч юм уу тий. Тэгэхээр яг эднүүсээ бизи байгаад байгаа болохоор одоо яг зүгээр энтгэх энтгэхийн тоглогч нар ч юм уу сайн л да. Сайнны хувьд сайн. Зүгээр арай жоохон юу байна уу л гэж харж байна шүү дээ. Одоо та яг тоглогч хүний зүгээс энэ Аз тоглогчийн дүрмийг яаж харж байна? Сая Завхан Бродерсын тоглогч Шибаши юу мөн үү? Зөв хэлж байна. Шибаши юм аа. Тийм 8-аас 6 шидэд тэгээ 3-аас оруулж байгаа. Тэр чинь марыг 2 минутын дотор 5 дараалж байсан. Япон тоглогчтой. Өнөө өглөө бол гэхэд металл шинэ лигонороо зарлж байна. Азийн аврагын урьдчилсан шатанд Монголын эсрэг 28 оноо авч ирсэн Вьетнамын шгшээ багийн төвийн тоглогч гэсэн нь бас их царайлаг, нуруулаг, шидэлттэй эвгүүд хамгийн түрүү царайлаг яваад байгаа тий. Сайн тоглогч байна. Харахаар Аз тоглогч нар нь хэн байх вэ гэдэг бас их чухал болчиход байна. Гол нь энэ тоглогч нар ч нөгөө Монгол тоглогчтой минутын хувьд адилхан тоглогчтой. Яг энэ дүрм яг тоглогч нарын зүгээс ямар санагдчих вэ? Хоёр талтай тий. Яг зүгээр одоо энэ чинь бүтэн 4 үе хоёр лигнээр тоглох болчихж байгаа байхгүй. Ер нь бол тий. Тэгэхээр Монгол тоглогч нар бага тоглоно л гэсэн үг. Монгол тоглогчийн талбай дээр бага байна гэсэн үг тий. Энэ талаас нэг юм байна тий. Нөгөө талаас Аз лигонерийн бас өөрийн гэсэн хийж чаддаг ур чадварууд байна. Жишээ нь одоо чиний хэлдэгсээ 7 шидэг 6 яаж яах гэж 3-аас тий. Одоо ийм ур чадварууд байна. Тэрнээс одоо нөгөө Америкийн чиг тохч мохдаг биш. Тэгэхээр энэ ур чадваруудыг бас хамт тоглож байгаа Монгол залуучууд айгүй сайн ойлгох хэрэгтэй шиг юм. За би талбай дээр айгүй өндөр хөвтэй шийдэх хэрэгтэй юм байна. Шидэлтийн бэлтгэл дээр анхаарах хэрэгтэй юм байна. Миний хийж чадах зүйл энэ юм байна гэдэг талаас Монгол тоглогч нар арай ойлгох байх. За тэгээд бас дотор өрсөлдөө явах байх. Одоо тэгээд энэ яг
Миний хувьд юу гэж харж байгаа гэхээр одоо Сихон одоо өөрийнхөө баг дээр л ярил л дээ. Секу Немцогт хоёр одоо жишээл байна л та. Энэ хоёр бэлтгэл дээр яг л адилхан хоёр хэмжээний тоглогч шүү дээ. Яг л адилхан. Тий. Зүгээр нэг нь Секу энтгэх, нэг нь Немцогт Монголынхтэй. Тэгэхээр өрсөлдөд одоо Немцогт илүү тоглоод талбай дээр илүү минутын өнгөрөх боломж байгаа байхгүй. Тий. Зүгээр Америк Монгол хоёр тоглогчийн хувьд л жоохон зөрүү гараад байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ Аз лигнэр яг манай орны хэмжээний тоглогч нартай адилхан хэмжээний тоглогч нар л ирж байгаа шүү дээ. Ер нь бол тийм тасарсан илүү юм бол ирэг. Монгол тоглогч нар энэтэй бас тий өрсөлдөөд өөрсдөө нэгийг гаргаж ирэх хэрэгтэй л гэж бодож байна. Гэхдээ энэ ингээд дүрм цаашаа яаж явах вэ те? Магадгүй ингээд Монгол тоглогч нар энэ байдлаас хөгжихгүй муу эсвэл хөгжөөд байгаа муу харагдана шүү дээ биднээс бас. Энд чаас анхны л ингээд юм болгоны эхлэл болоод явж байгаа шүү дээ те. Тэгэхээр цаашаа магадгүй энэ хөгжөөд илүү тэрнтэй өрсөлдөд Монгол тоглогч нар сайжирч магадгүй. Магадгүй талбай дээр тоглохгүй бүр ингээд байгаад байгаа болохоор хөгжихгүй байж магадгүй. Тэгээд дүрмэн цаашдаа ингээд шинжлэхтэйл апдейтлэхтэйл явах гэж. Гэхдээ одоо апдейт хийсэн дүрмийг ашиглаад ер нь лигийн бүх багууд Аз тоглогчтой болчихлоо шүү. Металл зарлцсан. Ховч шонхорт байгаа. Яалтчгүй л нөгөө зүрүү гарч ирээл юм л да. Аз импорттой импортгүй гэдэг бас. Тийм зүрүү гарч ирж байна те. Бүгд л авах гэж баг зэрэг. Баг зэрэг. Тэгээ ер нь бол би Монгол тоглогч нарыг илүү ихээр харж байгаа. Ур чадвартай байна уу гэж. Одоо жишээ нь Simba Fok гэж ховч шонхорын өндөр Хонконг тоглогч байгаа. SJ Ipsing Principal Sync гэдэг юм уу тий. Дөлхөө илүү минуттай тоглож шин. Тэгээ нэмээд яг манайхтай нөгөө адилхан орны юмнууд тий. Бас нэг ийм зүгээр асуудал би бас харсан. Аз лигонер шин. Одоо манайх чинь нэг ийм цалингийн зэс чи одоо буудаж штэ дээшээ тий. Дээшээ. Фүү гэл тий. Одоо бол үнэхээр нэрээ цалингийн үнийн дүн мөнгө сонсохоор бол вау гэж хэлмээр болчихжээ тий. Тэгээд бас ийм болохоор одоо тэгээд хүн болго амар өндөр цалин ихэд идэх болсон юм байна. Тэгэхээр бас тодорхой хэмжээгээр Аз тоглож ирснээр шүүш арай л нэг энэ цалингийн зэсний асуудал арай жоохон багасч магадгүй. Монгол тоглогч юм гэж ярьж байгаа шүү дээ. Тиймэрхүү юмуд байс гарч магадгүй л. Одоо ч дээд лигийн багууд зөвхөн нөгөө нэг дээд лигийн одоо аваргын төлөө өгөхөөс л бас Азийн лигүүд рүү анхаардаг болчихлоо. Тийм. Тэгэхээр тэрэнд бас одоо суурилсан энэ систем ингэж үйлчилж байгаа юм болов уу гэж би бол харж байгаа. Дараад нь одоо дээд лигээс ахаа дээшээ төвшин тоглоход те одоо нөгөө BCL ч гэдэг юм уу ESL ч гэдэг. Одоо энэ лигүүд чинь нөгөө бүтэн 4 үе 2 лигоноор тоглодог. Тэгээ манад бас бүтэн 4 үе 2 Америк лигоноор зөвшөөрчгөр чинь бас тэгээ бас нэг ямар байх вэ те. Тэгэхээр биднээс бас энэ BCL, ESL-ийн лиг рүү бас жоохон анхаарах хэрэгтэй бас зөв. Тийм тэр талаасаа. Анхны жил бол их хөлбөд металл хоёрт нэлээд шинэ байсан шүү дээ. Тийм бид чи юусоо мэдхгүй ингээл очиход тухайн баг жишээлбэл 4 импорт авдаг шүү дээ. 2-2-ороо талбайд ирээлжэлж ингээ гарч ирэхээр чинь яалтчгүй манай багийн 2 импорт чинь ядралт авч байгаа байхгүй тий. Тэгээ тэрэн дээр ингээ ялгаа гараад байдаг. Тийм учраас бас яг нөөцөндөө ийм импорт тоглогч нар байлгах нь маш зөв юм аа гэж л хараад. За баярлалаа. Ингээд энд хүрээд хэсэг хугацаанд хөв нөөцийг завсарлуулын эргэж ирэхдээ бас энэ 7 хоногийн бусад тоглолтуудыгаа тэгээд эмэгтэй багуудынхаа талаар бид ярилцах болно. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч IT Zone нэмсээс Coca-Cola бидэнтэй хамтран ажиллаж байна. Эргэн тавтамаар л үзэгчтэй хөв нөөц нэвтрүүлэг та бүхэнд улирлын 3 дахь дугаараа хүргэж байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Tesa Group. За үргэлжлүүлэн бүгдээр энэ 7 хоногийн бас нэг онцлог тоглолтуудын нэг ердөө өчтөр болсон Knights болон Завхан Brothers-ийн тоглолт хэрхэн өрнснийг хамтдаа харцгаая. За энэ тоглолт ер нь юу болж өндөрлөв? Их хотын хувьд бас тоглолтын дээр ажилласан байгаа тийм. Jordan Tolbert Эрдэнэцогт за нэмээд Warren гэж нэг өндөр түвшний холбон тоглогч ирсэн байна. Тэгэд нэг юмд баярлаад байгаа нь Эрдэнэцогт маань энэ жил их гоё нэг тийм амар тоглож байна доо. Өнгөрсөн жилиг бодох юм бол өнгөрсөн жил бол мах хийсэн шүү дээ. Knights-ийн ер нь яг бүрэлдэхүүнээ яг Ариа алба баг дасгалжуулагч гээ бүр 70% та өөрчлөгдсөн байгаа тий. Тэгээ байгаас ижлүүлэлт дасгалжуулагч. Одоо бол багийн спортын захирал менежерээр ажиллаж байгаа. Тий. Тэрнээс биш нэг л одоо миний бодогдож байгаа юм гэх юм бол Эрдэнэцогтод ер нь их баг ачаал гэх юм уу да их амар тоглож байна. Тэгээ нэмээд Jordan Tolbert гэдэг лигийн авраг аваад үтцсэн тоглогч энэ багт байна. Тэгээд сугар очир гэдэг юм уу их амгалан гэдэг ингээд тал талын өөрийн гэсэн одоо онцлогтой ийм тамирчид нэг багт цуглаж чадсан юм болов уу гэж ингэж харж байгаа. Одоо чи ингээд өчигдөр завхныг хожоод лигт 3 ажил байгуулсан. Одоо Эрдэнэт Майнерсын хамтаар
ялагдал амсаагүй 2 баг болчлоо шүү дээ. Бусд нь бол ингээд бүгд 1-1 гэдэг юм уу 2-1 ийм амжилттай явж байгаа. Тэгээ багууд ер нь яг нөгөө улирлын өмнөх бэлтгэлээ ихэвчлэн гадагшаа явж базаагаад байна шүү дээ. Энэ нь нөгөө баг хоорондын ойлголцол бие бинийгээ аягуулсан мэдрэгтэн туслаад байгаа мó л гэж хараад байна л да. Найзсынхны хувьд бас гадагшаа явж бэлтгэлээ игээд ирсэн. Майнерс хятад явлаа тий? Тий. Шанхай явсан. Ханжуу, Нэмбу, Бээжин хотуудаар явсан. Найцынхан бас маш сонирхолтой Филиппинд очиж бэлтгэлээ бацаасан байна тий. Дулаан газар гоё шүү дээ. Битүү бороотой хэсэг гэсэн. Битүү бороотой хэсэг. Ер нь зүгээр яг би тэрийг бол зөвлөл гэж бодож байгаа. Яг дандаа биш л тий. Биднээс Монголд ч гоё кемп хийж болно. Одоо ер нь бас гоё заалтай гоё амралтууд байна тий. Ер нь зүгээр энэ хотын шууганаас арай хол тэгээд юу гэдэг яг зөв бүрэн сакс руугаа фокуслах боломжтой юмыг хэлээд байгаа шүү дээ. Кемп чинь тий. Тэгэхээр ажилдаа яваал бэлтгэлдээ ирээл ийм байхгүй. Яг л унтаал босоод бэлтгэлээгээл хоолоо идэл босож унтаал гэдэг юу гэдэг иймэрхүү байдлаар бас хийхэн зөвлөдөө бэлтгэл одоо pre-season програм гэдэг нэр нь. Тэр нь аялын тоглолт болоод яг иймэрхүү бэлтгэл бол баг хамталтны нэг уур амьсгалыг гоё базар шүү дээ. Хамгийн гоё ойлгохдаг тий. Чухал. Тэгэхээр бас нэг олон шин тоглогчтой баг ялангуяа бас илүү их кемпт явуул. Жишээлбэл манайх сая ингээд 4 хотоор явлаа шүү дээ. 4 хотоор явах чинь ингээд буудлуу солигдоод нисэл ингээд явж оцоо хот толгоныхоо буудалд орохдоо өрөөний хуваарь дахиж явагддаг гэхгүй шинээр дахиад. Одоо ингээд 2-2-ороо явж байгаа шүү дээ. Тэгэл нэг одоо юу гэдэг 2-1 өрөө гэдээ явж байгаа. Дараагийн хот ирэхээр дахиад өөр 2 гэлдэл. Энэ чинь зүгээр бүр хоорондоо бие биенийг сайн ойлголцуулах те. Тэгээд чинь нэг өрөөнд орно гэдэг чинь бие биенийх амьдралыг хүрт мэддэг болдог байхгүй. Орой гэрийнхэнтэйгээ уцаар яаж байгааг сонсно гэд бүх юмыг мэддэг болно те. Тэгэхээр ингэж иж ер нь цаашдаа айгу гоё уур амьсгалтай болдог байх гэж боддоо шүү дээ. За ингээд Найцын хувьд ямар тач энэ улирлын хүснэгтийг яг одоогийн байдлаар тэргүүлж байгаа буюу хожигдоогүй байгаа 2 багийн нэг байна. Багийн онооны лидерүүд бидэнд харагдаж байна. Өчигдрийн тоглолтод Эрдэнэ цагт 23 оноо авсан юм байна. Тийм. Warren 29 тоглолт 13. Тэгээд Эрдэнэ цагт ерөөсөө нэг тийм оноо авч харагдахгүй байгаа гэх юм уу нэг тийм зүтгэж байгаа харагдахгүй гэсэн мэтлэл 23. Davian Warren гэж энэ тоглогч болоод үнэхээр зовлонгоо оноо авч ийн дээр нь түүний хамгаалтын мэдрэмж бол үнэхээр бас өндөр түвшний тоглогч гэдэг нь ихний 3 тоглолтоор харуулдаг байна. Тэр их юу гэж ярьсан. Надад бол тесрэлт нь бүр амар лээ. Davian Warren сайн тоглогч юу лээ. Энэ цаашдаа бас толгойн өвчин болохоор тоглогч үлээ гэж би зүгээр харсан. Ер нь зөвөр энэ Найцын бүрэлдэхүүн бас энэ жил бол эвгүй бүрэлдэхүүн байгаа шүү дээ. Залуу тэгээд бас туршлагатай байна. Тэгээд гол нь легионер аягүй зөв сонгосон гэж харж байгаа. Эрдэнэ цогтын бас эд үе тий. Тэгэхээр Найц бол дээгүр хөрсөлтөнөөс ер нь гарахгүй дээ. Тэгэл хуучны одоо миний үед өрсөлдөжсэн танил гэсэн бол үхт энэтэй л адилхан гэж бодоод байгаа. За энэ 7 хоногийн бас нэг хүлээлттэй байгаа гол зүйлүүдийн нэг бол Томас Робинсон байна. Эпсийн легионероор ирж байгаа. Ер нь бол өчтөр ирсэн байх ёстой байсан баха тий. Гэхдээ 19 хүртэл хойшлуулсан юм байна. Энэ тоглогч болохоор NBA-ийн 2012 оны драфтын 1-р төргийн 5 дахь сонголт. 12 он гэдэг чинь нөгөө AD, Bradley Beal, Draymond Green гэдэг ийм тоглогч нарын AD, Bradley Beal хоёрын ардаас сонгогдсон гэж бодохоор тэгээ NBA-д болохоор ерөөхдөө яг нөгөө довтлооны мэрэгчлээ. Довтлооны биш уучлаарай. Довтлооны самбарын мэрэгчлээ. Тэгэд ийм тоглогч нартай ямар тач бид дуудахгүй тоглох нэ. Тэгээ их л хүлээлт үүсгээд байна да. Ер нь бол их олон улсаар явчихсан. Тэгээд одоо Томас Робинсон сайн амар тоглогч. Зүгээр яг NBA-д нэг жоохон гологдоод байгаа юм нурууны өндөр нь л байсан ш. Гэж би зүгээр харж байгаа. Тэрнээс үл тэгтээ итгэвтэй тоглолт одоо юу гэдэг юм нь бол аим маш сайн л да. Би бас нэг Portland багийг аягүй дэмждэг гэсэн. Тэнд Portland тоглодог гэсэн тийм Томас Робинсон. Монголын лигт ирэх гэж байгаа нь бас гоё л шүү дээ. NBA Томас Робинсон чи ер нь тэгэл нөгөө NBA-ийн тань нөгөө хэдэн ч гэсэн бист гэдэг шүү дээ. Тэгээд амар тоглогч гэл бүгд амар твит мит биш чинь тэгэл мундаг л сайн тоглогч гэж хардсан шүү дээ. Тийм. Канзасын одоо нөгөө бүх цаг үеийн шилдэг тоглогчдын нэгээр одоо шалгараад ясны үйл ажиллагаатай болцоод баг зэрэг хойшлсан юм байна шүү дээ. Лилардын урд дурал сонгогдчихсэн тоглогч гэж бодохгүй. Гэхдээ 2017 оноос хойш бол Lakers-с хойшоо NBA-д бол тоглоогүй юм байлээ. Тэгээ одоо тэгээ төсөөлөхөр гоё плей-офф эхлэнгүүт одоо юу гэх юм Bottoms Apes хоёр таарлаг. Тэгээ Cousins, Robinson ахын дүү одоо ингэж юу ч монголчин юм бидгийг шүү. Монголын энэ хоолныг айтаа гэж шүү. Өтер гэдэг чинь.
Томс Робсон гээд би тэгээ сая 90 гэхээр нь бас жоохон сүлд орж харлаа. Өмнүүдийг харлаа тэгэл хаагур ямар лигүүдэд тоглож байна гэсэн. Яг бүр хаяагүй өөр лигүүдэд тоглож яваа юм байлээ л дээ. За окей, эмэгтэй багуудынхаа талаар ярилцсан. Ер нь түрүү ах эмэгтэй багуудынхаа тоглолтыг үзэж гинөө дэмждэг баг байдгүй эмэгтэй багуудаас. Эмэгтэй тоглолтуудаа ер нь л үзнэ. Гэхдээ яг энэ жилийн юугаар сайн үзэж амжихгүй байгаа. Тэгээ нөгөө өөрсдийн баг дээр айгүй анхаарах хэрэгтэй. Өөрсдийн видео анализ гэдэг амар маш завгүй болчиход байгаа болохоор. Тэгээ сайн үзэж чадахгүй байгаа. Тэгээд ер нь манай эмэгтэй сагсвал айгүй гоё хөгжиж байгаа гэж бодож байгаа шүү дээ. Манай охтууд ер нь ур чадвар айгүй сайжирж байгаа. Тэг яг энийг бас тэгвэл өмнө нэг сайн дэмждэггүй л байсан болохоос Монгол эмэгтэй хүмүүс бол бас жоох ер нь спортоор амжилт гарах боломжтой гэж би үлзээр хардаг. Тэгээд шартай хортой. Энэ жил ч айгүй гоё л байлаа шүү дээ. Дөрвөн гавьяат эмэгтэй гавьяаттай боллоо. Одоо гавьяатууд маань бас удахгүй найраа их гэж байгаа байлээ. Тэгээд сагс айгүй гоё хөгжиж байгаа. Тэгэл одоо юу гэдэг эмэгтэй Азийн төвшингийн клубүүдийн тэмцээнд очиж оролцож байна гэл. Тэрийг дагаад бусад багууд нь ч маш сайжирж байгаа. Та ер нь одоо хуучны үеийн нэг зүйлийг асуумаар Алтоод гэж багийн талаар ярил таныг одоо Алтоод тэгээд багийг би юу сайн мэдэхгүй. Эмэгтэйчүүд нь бол би сонсдог байсан. Эмэгтэйчүүд надаас өмнөх клуб байсан байлээ ихчнэр тий. Тэгээд тэр үед байж байгаад яг намайг идэвхтэй тоглож исэн үедэд тасарсан эмэгтэй сагсч баг ер нь байхгүй болцсон үе байж байгаад надаас хоошоо Алтоод клуб гэж дахиж нэг Монгол 3-ын багш яасан юм уу да тий нэг хэсэг явсан юм шиг байлээ. Тэгээд 30 жилийн төвөгт гээд байгаа. Ер нь үнэн. Тий. Энэ жил чи 30 жилийн юм билээ. Тий. Тэгээ өнгөрсөн 7 хоногийн Хөв нөөцийн 2 дугаар дугаард манай Нарангой маань ирж оролцсон. Гэмтлийн улмаас энэ 7 хоногоос эхлээд ер нь тоглолтуудад орохгүй байгаа. 4-7 хоног бол тоглохгүй. Алтаодын маань лидер шүү дээ. Гэхдээ энэ 7 хоног бас нөгөө шинэ легионороо Алтаод зарлалаа тий. Ямар тоглогч ирв? Инхотос мэдээлэл. Нарангой маш сайн хамтрагчтай болсон. Имани Жефферсон гээд NCAA Division 1-т 4 жил тоглохдоо тогтмол 15.5 оноо дундчилсан. Ийм жижигхэн шавилхан биетэй тийм тоглогч байна. Тэгтээ тэр довтлооны төсөл энтрийг та хоёр хараач юм уу боломж олдвол нөхөд үзээрэй. Надад бол маш таалагдсан юм тоглогч. Amazon-ын тэр Вьетнам охин бол тий бүр амар гоё юм бэл. Та тэр чинь тэгээд бүр ингэж хоёроо ингэж бодохгүй галбараа байж байгаа swag мэг надад бас амар гоё таалагдсан амар гоё санагдсан. Хүлгүүд хайцсан бэ? Эмэгтэй хүлгүүд хайцсан бэ гэдэг айгүйх асуугаадсан. Тарсан гээ хэлэхээр бас буруу ах. Ерөнхийдөө итүүгийн ирвсүүд болсон. Гэхдээ мэдээч бас тоглогчдын задрал бол дотор нь явагдсан юм байгаа даа шүү дээ. Баяр цогт итүүгийн ирвсүүд багийн хувьд өнгөрсөн 3 жил баяр цогт тасгалжуулагч удирдаад ерөнхийдөө одоогийн суурийг нь тавьжаад одоо бол Иран мэргэжилтэн Иран эмэгтэй тасгалжуулагч энэ баг дээр ажиллах юм билээ. Тэгээ их сонирхолтой санагдаад байгаа. Яг ямар хөө ирэх бол эмэгтэй тасгалжуулагч эмэгтэй бага яаж удирдах бол те одоо ерөөхдөө яг эмэгтэй лигийг харахаар Amazon-стай хин хамгийн хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж чадах вэ гэдэг асуулт тэмдэглэл биднэрт байгаад байна шүү дээ. Тэгээд эх 7 хоногт цөмөрөө Иран тасгалжуулагчийн эхний тоглолтын талаар бас илүү дүн шинжилгээгээд ярилццгаая. За тэгээд түрүү ахтай өнөөдөр нэвтрүүлэгт маань ирсэнд баярлалаа. Дараа 7 хоногийн хуваар харагдаж байна те энэ хуваарыг хараад ярилцаад явъя. За бямб гарагт металл бодонс гэдэг сонирхолтой тоглолт хүлээж байгаа юм байна. Гой тоглолт гэх юм бол Ням гарагийн Apes хүлгүүд байна. За тэгээд Brothers ерөн Miners Sister нэлийн ууртаа орж ирэх бол. Одоо танихыг илүү судалцаа орж ирэх бол. Ахмадыг яаж хамгаалах бол гэдэг сонирхолтой танах. Сайн баг шүү дээ. Тэгэхээр бас хамтдаа бас тоглолцлоо. Brothers бол миний хувьд тоглож авах бас ядаргаатай багууд хэл нэг байсан. Энэ жил жишээ хүчтэй л орж ирэх байна. Нэг тийм солонгос гэсэн арай өөр байгаа тийм тий. Тэгээд бас Mackenzie Moore дээр суурлна гэхээр Mackenzie Moore хаашаач саваад өгч магадгүй тэр нь хаанаас эвгүй шүү дээ. Бараг л одоо трипл дабл дундчилж штэ. Тэнгуү тэр тоглогч төр багууд бол дандаа тусалсан хамгаалтай байгаа. Нэгээс хоёр тоглогч бол зайшгүй очно. Тэрэн дээр нь аль нэг тоглогч нь сул болж байгаа. Манай одоо цирка хүртэл шидэгч болж байгаа шүү дээ. Гурав дараалж хийсэн шүү дээ. Цирка тий. Тэгэхээр тэднэрт ийм шидэх хэрэг мэдлийн нэгдүгээрт нь тасгалжуулагч юм баг өгч байгаа юм байна. Тэгээ саяны одоо Бямб гарагийн бас Сэлэн ботос металл багуудын тоглолтоос маш сонирхолтой болох байх. Саяны сүүлийн тоглолтын дээр бол бас л хоорондоо нэлээ маргалдаад Бямб гараг дахиад орчих шүү. Тийм байна. Тийм ойрхон хоёр тоглолт. Ерөөсөө шууд орчих юм байна.
Өмнө нь бол нөгөө 1-р тойргийн бүх багтаага тоглоод явдаг гэсэн бол энэ үйлдвэрлэлээс эхлээд тойрог гэж юу тойрог гэж баггүйгээр ингээд дараалал. Оо за би тэр мэрийг сайн хараагүй явж байсан шүү дээ. Тэгэхээр одоо металч ерөөсөө нэг тоглолт өнжөө шууд буцаа дахиад тоглосон багтаага болж байгаа. Тэгээд одоо метал нэг абу гэж бодогтой талбай асуудлаа Вьетнамаар шийдсэн. Юу болохыг харъя да тий дэлгэнэ. За тэгээд тун сонирхолтой 7 хоног Монголын сагсан бөмбөг сонирхогчдыг хүлээж байгаа юм байна. Хөв нөөцийн нэвтрүүлгийн энд хүрээд бид өндөрлүүлээ. Бас өнөөдөр нэвтрүүлэгт маань гоё сонирхолтой ярилцлагыг хүргэсэн Түрэ ахта баярлалаа. Майнерсынхаа уйлалтанд амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд намайг үрж оролцуулсанд баярлалаа. Ер нь тэгээд спорттой холбоотой нэвтрүүлэгт айл болох үрэхээр миний бие бол оролцохыг хүсдэг. Тэгээд өөрийн бодож явдаг зүйлээ бас залуучуудад хэлхийг хүсдэг. Тэгээд намайг үрсэнд баярлалаа. Тэгээд 3-2-1 Miners. За амжилтсах. За амжилтсах. За ингээд хөв нөөцийн тэмдэглэлийг өнөөдрийн тэмдэглэлтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтдаа дөрвөлж халах нь Unitel Group KFC байлаа. Эх 7 хоногийн дугаараар уулзцай тун сонирхолтой 7 хоног Монголын сагсан бөмбөг сонирхогчдыг хүлээж байна. Баяртай үзэгчтэй.